сая бас сайд хэлж байна. Төсвийн доктортой байдлын зөвлөлийг өгсөн датан дээр үндэслэж төсвийн хүрээг хийж байгаа гэж байгаа байхгүй. Тэгэхээр төсвийн доктортой байдлын зөвлөл одоо энэ эдийн засгийн байдлыг, олон улсын байдлыг юу гэж харж байгаа. Нэг сайхан товч өгөө тодорхой яг энэ 1 минут магтаагаад нэг хэлчихэж. Нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь бас уучрал сайдаас дахиад нэг минут асуучих. Энэ дээр нөгөө төсвийн орлого зарлагтай холбоотой асуудал дээр эдийн засгийн идэвхжил шаардлага эрсдэлтэй байгаа учраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар эрэлтийг одоо дэмжиж байна гэж. Энэ чухам ямар хуу үр дүн гараад байгаа юм. Тэгээ сая би түрүүнд нөгөө дурдсан татврын юу н орлого нь бол 10%-аар дутцсан багтцсан зардал нь өөрөө 11%-аар өссөн байгаа. Тэгэхээр яг тэр зорилгодоо хүрч чадж байгаа нөгөө 10%-аар зардлаа нэмэгдүүлээд байгаа боловч орж ирж байгаа татврын орлого орж ирж байгаа. Таас төсвийн доктортой байдлын зөвлөлөөс хариулъя. Төсвийн хүрээний мэдээллийн төгөөлөх өндөр тоог төсвийн доктортой байдлын зөвлөлөөс өгсөн тооны хүрээнд за 3 номер микрофон. За Батбаяр гишүүний асуултанд хариулъя. Доктортой байдлын зөвлөл Уганбаатар. За сая уучрал сайд тайлбарлаж байна. Ер нь бол бидний гаргасан таамаглал бол 3 сард буюу бид нар таамаглалыг хамгийн эрт гаргадаг байгууллага байгаа. Дэлхийн банк энэ төр бол 4-5 сард. За тэгээд бусд нь бол үнээс хойш эдийн засгийн хөгжлийн яам бол 5 сард гаргадаг. Тэгэхээр 3 сарын нөхцөл байдал бол жоох өөр байсан. Хуулинд нэг ойлгомжгүй тодорхойгүй зүйл байгаа нь төсвийн хүрээний мэдээлэлд өөрчлөлт оруулах гэж байгаа тохиолдолд биднээр дахин таамаглал хийх тухай асуудал бол байхгүй байгаа даа. Тэгэхээр энэ бол нэг хуулийн цорхой байгаа гэж хэлж болно. Цаашид энийг бол нөхөх ёстой байх. Бид нар тэгэх юм бол таамаг апдейт хийх шаардлагатай байгаа байхгүй. Тэгэх юм бол энэ процесс дахиад эхнээсээ явна. Ирэх жилүүдийн хувьд бол хамгийн магадгүй эргэлзээтэй тоо бол нэрлсэн ДНБ-тэй холбоотой 102 их найд бол арай жоохон өндөр таамаг байгаа болов гэж бид нар бол бодож байгаа. Энэ тухайлбал энэ оны хувьд эхний хагас жилийн гүйцэтгэлээр 40 их найдтай явж байгаа. Тэгээ бид нар уг нь бол хавартаа их эрчимтэй яваад тэр эрчээрээ оноо дуусгах. 3 номерын микрофоныг нэмж өгье. Одоо бол намар жоох эрчимж эхэлж байгаа. Тэгээд намрынхаа эрчээр намраад эрчийг бол төдийл авч чадаагүй. Тэгээд тэр хуучин улирлын динамикаас жоох энэ жил зөрчөөд байгаа. Тэгэхээр энэ жилдээ бол 90 гаруй их найдаар хаагаад ирэх жил тэр нь 102 болтол цаашаа өргөжлөхөд бол жоох эргэлзээтэй байгаа.